Эрүүл байна уу? Эмцэн байна. Тэгэхээр та бүхэнд Монгол хүний нас баралтыг бууруулдаг, Монгол аав бүрийг тэтгэврт гаргадаггүй, Монгол хүн 80 наслахыг бууруулдаг нэгэн эмгэг бол зүрхний цочмог шигтээс байдаг. Зүрхний цочмог шигтээс бол бид нар хугацаа алдаг, хинэггүй хандах, зүрхний ишин өвчин хүндрэл болдог. Тэм учраас нас баралт болно. Хүндрэл их өндөртэй эмгэг байдаг. Ялангуяа бид нар нүүдэлчин соёлтой альва эмэг ингээд жижиг хинэггүй ханддаг, аль эсвэл тухайн үед арга цаалдаг. Энэ нь бол энэ эмгэгийг хүндрэлийг нэмэгдүүлэхэд бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж боддог. За тэгэхээр энэ тэтгэв суцны цочмог хам шинж гэдэг Америк болон Европын эмчнэр энэ улсад бол ямар тусламж үйлчилгээ авдаг, яаж онцлох талаар зөвхөн энгийн иргэдэд хэрэгцээтэй үднээс та бүхэнд тавж танилцуулъя. За тэгэхээр нэгдүгээрт бол ингээд цээжний зүүн хэсэг зүрхний өвдөлт бол тийм тоглоом биш. Энэ үнэхээр өвдөлттэй байвал яаралтай эмнэлрүү төхөх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ магадгүй зүрхний шигдээс ч юм уу дийлэнх нь зүрхний ишин өвчнөд холбоотой байдаг болохоор цаг алдахгүй байх хэрэгтэй. Энэ яаж өвддөг вэ гэхээр ер нь бол зүрхний цээжний зүүн хэсгээр маш хүчтэй хатгаж өвдөв. 100 гар тал руу 100 гар бадаарч ивгүй болно. Болж игэл зүүн эрүү арагшаа нэвт хатгаж дамжиж өвддөг. Зөвхөн энэ зүрхний өвдөлт мөн бол амьсгал бачуурах, амьсгал аваагүй юм шиг мэдрэмж төрөх, аль эсвэл хүүтэн хөлс гардаг, зүрх докторгүй шинж заайлшгүй дагалддаг. Яагаад гэвэл зүрх маань үйл ажиллагаа юм уу тодорхой шалтгаан триггер нөлөөснөөс болоод зүрх маань докторгүй болж байгаа гэсэн үг. За хэрвээ цээжний хавраг завсрын өвдөлт юм уу гэмтлийн гаралт өвдөлт бол байрлалаа хөдөлгөх эвгүй болоход бол өвдөлт нэмэгддэг. Зүрхний цогцлтын тоо хэлбэлзэх, зүрх докторгүй болох шинж төдийл нь ачаглагддаг, өвдөлт бол дамждаггүй байдаг. Уушгины хатгалгааны өвдөлт бол цээжний зүүн хэсгийн хатгалгаа бол ханиалах шинж шинж тэмдэг дагалдан, халуурн амьсгал амьсгаатан гэх мэт шинж тэмдэг явдаг. Тэгэхээр нэг ханиалгахгүй байрлалын гаралтай холбоотойгоор өвдөлтнийг өөрчлөгдөхгүй бол ер нь зүрхний өвдөлт байх магадaltaй гэж үзээд ер нь бол цаг алдахгүй нэгдүгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ бараадах хэрэгтэй. Аль болох өөрийнх эмнэлэг эсвэл 103 дуудаа. За хоёрдугаарт нь энд цээжний зүүн хэсгээр өвчин зүрх өвдөж гэвэл манай эмчнэр бол зүрхний цахилгаан бичлэг хийдэг. Зүрхний цахилгаан бичлэг бол эмнэлэг болгон хийдэг. Өртөг багтаа учраас төдийл нь сайн шинжилгээ гэж үзэж болохгүй. Энэ бол маш чухал шинжилгээ. Хэрвээ ST сегмент өргөгдсөн буюу зүрхний шигдээс шууд онцлогдвол эмч онцлоод өөрөө тусламж үйлчилгээ аваад цааш явчихна. Хэрвээ ST сегмент өргөгдөөгүй тодруулах шаардлагатай бол нэмж зүрх судасны буюу нарийн мэргэжлийн эмчтүүд зөвлөж 24 цагийн хоолтор хийгээд зүрхний ишин өвчин байна уу, хямалдагдал байна уу, зүрхний эхо шинжилгээ хийгээд зүрхний агшилт хэр байна, бусад хэмжээ дамжаа өргөжлөн гаралтай өвдөлт тань үүдийг ялгалж онцлох шаардлагатай байдаг. За тэгээд хоёрдугаарт нь болохоор бид нар цээжний зүүн хэсгээр өвдөхөөр эмээ савараад за яль болох өвчин намдах юм байна уу, аль эсвэл валидол байна уу гэд тухайн үед арга цаалах юм хэрэгэлдэг. Энэ болохоор валидол хилэн дор тавихад бол өвдөлт намдаж арай гайгүй болдог. Энэ бол шинж тэмдгийг бууруулах болохоос биш тухайн өвчний шалтгаан ингэж амд нөлөөлдөггүй учраас хилэн дор нэвтрүүлсэн валидол тоохгүй гэж болохгүй. Аль болох хөвийн болон улсын эмнэлгийн зүрх судасны эмчд үзүүлж үнэхээр зүрхний шим өвчин байна уу, аль эсвэл зүрхний докторгүй бах байна уу, ST сегмент өргөдөөгүй шигдээс байна уу, ST сегмент өргөжсөн шигдээс байна уу гэдэг бол ер нь бол хугацаа алдаж болохгүй л юмгүй гэсэн үг. За хоёрдугаарт нь бол аль болох аспирин гэдэг юм байдаг. Энэ бол шигдээс үүсэх шигдээсийн хүндрэлийг бууруулах чухал ач холбогдолтой. Ялангуяа гинт үүссэн зүрхний өвдөлтөд бол илүү сайнаар нөлөөлдөг. Яагаад гэвэл бид нар цус шингэлэх юм гэж ярьдаг боловч үүндээ цус шингэлдэггүй. Энэ бол бидний судасны бүрэн бүтэн байдал алдагдаад тэр тромбоцитис бөөгнөрөө бүлэг үсгээ сэргийлдэг. Өөрөөр хэлбэл тромбоцитис өөр хоорондоо идэвхжиж бөөгнөрхөөс сэргийлдэг, дарангуйлдаг. Тийм учраас зүрхний ишин өвчин хүндэрч шигдээс болохдоо судасны ханд бүлэн үүсч бөглөрдөг. Энэ зүйлээс сэргийлдэг чухал ач холбогдолтой байдаг. Тийм учраас аспириныг бол 1-3 ширхэг хэрэглэхэд гэхдээ бас дур мэдэн хэрэглэж болохгүй. Тэгэхээр хотоод гисний замаас цус алдсан, харавсан, янз бүрийн цусны алдалтын өгүүлэмжтэй цус багталтай бол төдийлөн хэрэглэхгүй.
байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр зүрх судасны эмч одоо энэ удирдамжин дээр тулгуурлаад нэгдүгээрт бол өвдөлтөө маш сайн ялгаж мэдэх хэрэгтэй. Үнэхээр зүрхний өвдөлт бол одоо цаг алдаад байх нь буруу. Тийм учраас одоо аль өөрх нь эмнэлгийн байгууллага 103 дуучаад ер нь бол зүрхний бичлэг хийлгэж байгаа юм. Зүрхний бичлэг хийлгэхэд одоо тухайн үеийн одоо зүрхний шим өвчин, зүрхний одоо ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээс гэмэгт эмгэгүүд бол онцлогдох магадлал илүүтэй байдаг. Хэрвээ үнэхээр зүрхний шигдээс одоо үүсгэгдвэл ер нь бол боломжоор улсын эмнэлэгт зүрх судасны эмч юм хөвөө эмнэлэг зүрх судасны эмчд үзүүлээд энэ өвдөлт маань одоо дөнгөж өвчин эхэлж байна уу гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэрнээс биш одоо тоохгүй, хинэггүй ханддаг нэг валидол хилэн дор тавиад арга цаалах гэх мэт бол зүйлүүд бол буруу шүү гэдгийг та бүхэндээ загч хэлмээр байна. Тэгээд Монгол хүмүүр 81 насны Монгол А бүр тэтгэврт гарыг энэ удаагийн дугаараа өндөрлөж байна.